мэддэг. За их мөндөд хөл мэдээллийн ажилтан сэтгүүлчид та бүхэн энэ өдрийн амар амгалан гайтхан мэдчихлээ. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газараас ээлжид одоо хэвлэлийн хурлыг зохион байгуулж явуулж байна. Та бүхэн мэдж байгаа улс орондоо яараа бензиний шатхууны хомсдол үүс зарим одоо бензин шатхуунд үнэ тарифт нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан иргэд хэрэглэгчид бухимдсан ийм одоо байдалтай байна. Тэгэхээр бид хэвлэлийн хурлынхаа ихэн та бүхэнд бас товчхон мэдээлэл өгөх зүйтэй түүний дараа хэрхэн одоо арга хэмжээ авч байгаа асуудлаа танилцуулъя гэж ингэж одоо шийдвэрлэж байна. За тэгэхээр Монгол улсын өрсөлдөөний тухай хуулийн дээр Монгол улсын засгийн газраас нийтийн эрх ашиг сонирхол үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгын үүднээс хязгаарлалтыг одоо бас зарим аж ахуйн нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүний үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болно гэсэн заалт байдаг. Мөн газрын тосны тухай хуулинд газрын тосны бүтээгдэхүүний хэвийн бус өсөлт, хангамжийн дасалдал, хомсд үүсэх нөхцөлд бас Монгол улсын засгийн газраас зохицуулалт хийж болно гэсэн ийм одоо хууль эрх зүйн орчин байгаа. Энэ хууль эрх зүйн орчны хүрээнд өнөөдөр Монгол улсын засгийн газраас байгуулагдсан төр хувийн хэвшлийн оролцоолтой хамтарсан зөвлөл 2016 оноос эхлэн ажиллаж байна. Хамтарсан зөвлөл өнгөрсөн хугацаанд 7 удаа хурал хийж тодорхой шийдвэрүүдийг гарган түүнийг Монгол улсын засгийн газарт өгч хөргүүлж Монгол улсын засгийн газраас албан ёсны үн тарифт өөрчлөлт оруулах, татврын хөнгөлт үзүүлэх, татврыг одоо буулгах, өсгөх тухай шийдвэрүүд гарч ирсэн гэдгийг одоо хэлмээр. Бид жил болгон бензин шатхууны хомсдол үүсдэг мөн үн тариф нэмэх асуудлаараа нефт импортлогч компаниуд санал хүсэлтийг бол байнга одоо тавьж ирсэн. Энэ бол 2011 оноос эхлээд өнөөдрийг оныг хүртэлх энэ хугацаа хооронд байнга одоо ийм асуудал бол улс орны хэмжээнд явагдаж ирсэн. Энэ үед Монгол улсын засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авдаг, зохицуултыг хийсээр одоо ирсэн. Цаашид ер нь одоо нефт импортлогч аж ахуйн нэгж байгууллагууд байсыг л одоо үн тарифтай өөрчлөлт оруулъя, бидний одоо үйл ажиллагаа доголдолд орлоо, алдлагдал үүслээ гэдэг асуудлыг тавиад явдаг учраас шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн оны 4-р сард 2017 оны 4-р сард тус одоо нефт импортлогч аж ахуйн нэгж байгууллагуудыг дуудаж бид одоо тэдний санал хүсэлтийг сонсож мөн одоо цаашид хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн анхаарч ажиллах зөвлөмжийг бол бид өгсөө. За энэ зөвлөмжийг би та бүхэнд бүрэн ихээр нь хэлгэн зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт бид зохион бүтээгдэхүүний хомсол бий болгохгүй, бүтээгдэхүүн борлуулалтыг зогсоохгүй, хэмжээг хязгаарлахгүй байх арга хэмжээг авч ажиллах ёстой шүү гэдгийг. Хоёрдугаарт бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцож тогтоохгүй байх. Гуравдугаарт бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоохдоо бусад аж ахуйн нэгжийн үнийг аялдан дагахгүй өөрийн компани өртөг зардалд үндэслэн тогтоож байх. Дөрөвдүгээрт аж ахуйн эрхлэгчид зах зээл дээр бодитоор өрсөлдөх. Тавдугаарт аж ахуйн эрхлэгчид борлуулалт нэмэлт шаардах. Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ядгууртай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзахгүй байх. За 6-аад нь хэрэглэгчийг чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангах гэсэн ийм 6 төрлийн зөвлөмжийг өгч энийг одоо хууль тогтоомжийн хүрээнд нефт импортлогч аж ахуйн нэгж байгууллагууд мөрдөж ажиллахыг бол чиглэл болгож зөвлөмж болгож бид өгсөн. Ийм асуудлыг тавьсаар байдал
нэр темперлагч аж ахуй нэгж байгууллагууд өнгөрсөн хугацаанд 2 удаа одоо дараах одоо зөрчлийг гаргалаа гэж ингэж одоо хэлмээр байна. Ягаад гэхээр төрийн хэмжил иргэний нийгмийн байгууллага оролцсон хамтарсан зөвлөл өнөөдрийн энэ бензин шатхуунтай холбоотой хомсдол буюу хангамжийн асуудал мөн үнийн бүрдэлтэй холбоотой асуудлаар ажиллаж байхад энэ байгууллагын шийдвэр гараагүй байхад одоо хомсдол үүсгэх ямар нэгэн одоо үн тарифтай өөрчлөлт оруулах асуудал гаргахыг бол бид одоо хүлээн зөвшөөрч болохгүй юм аа. Тийм учраас өнгөрсөн оны 2 дугаар сард мөн одоо бид хамтарсан зөвлөлийн хурал гарсан хамтарсан зөвлөлийн хурлын дараа шийдвэр гараад байхад Петростар, Шунхла Трейдинг, Магна Трейд гэсэн компаниуд бол бас үн тарифтай өөрчлөлт оруулалт нэмсэн үйлдэлийг гаргаж байсан. Энэ үйлдэлийг одоо зассан зогсоох хамтарсан зөвлөлийн шийдвэр засгийн газраас гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллах асуудлаар бид бас одоо шаардлагыг тавьж зарим одоо шатхуун станцууд үнэ буулгах мөн одоо буулгаж ажилласан ийм байдал бол гарсан. Гэтэл өнөөдөр бас 1 сарын 9-ний өдөр хамтарсан зөвлөлд хуралдсны дараа мөн хуралдахаас өмнө 12 сарын одоо өнгөрсөн оны 12 сарын сүүлээр зарим аж ахуй нэгж байгууллагууд үн тарифтай өөрчлөлт оруулсан. За үүнийг бол та бүхэн мэдж байгаа. За гэсэн 3 компани болов хомсдол үүсгэж одоо хязгаарлалт тогтоох ийм үйлдэлийг гаргасан. Тийм учраас шударга өрсөлдөөх хэрэглэгчийн төлөө газрын зүгээс удаа дараалан одоо зөрчил дутагдлыг гаргаж хууль тогтоом засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг үл тоож ийм хариуцлагагүй байдал гаргаж байгаа зарим аж ахуй нэгж байгууллагуудын эрхийг зүтгэлзүүлэх саналыг бид гаргаж байна. За энд бол одоо Магна Трейд компаниг хамтарсан зөвлөлийн шийдвэрийг зөрчиж бас одоо зөрчсөн тул одоо Магна Трейд компаниг эрхийг туслах саналыг уул уурхай хүнд үйлдвэрийн яамд манай байгууллагаас өнөөдөр одоо хөргүүлж байна. За мөн бид дээрх одоо 12 биш энэ оны ихээр үн тариф хомсдол үүсгэсэн Магна Трейд Сод Монгол Тэс Петролиум гэсэн 3 компани дээр манай одоо 3 ажлын хэсэг гарч хян шалгалтын ажлыг хийж байна. За энэ асуудал дээр хомсдол үүсгэх мөн засварлаа гэх нэрээр жижиглэнгийн борлуулалтанд хязгаарлалт хийсэн үйлдэл нь бол өрсөлдөөний тухай хуулиар картелийн одоо шинжийг агуулж байгаа тул бид зөрчлийн хэрэгнээ шалгаж эхэлсэн байгааг албан ёсороос хэлмээр байна. Ер нь бол зөрчлийн хуулиар картел мөн эсгэн тогтоогдвол тухайн одоо бараа бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлогын 6% тэнцэх хэмжээний торгуул шийтгэх ийм одоо эрх бол байгаа. Тэм учраас энэ одоо үйл ажиллагааг бид эцэслэн шийдвэрлэж бас дахин энэ шийдсэний дараа бол бас та бүхэнд хэлнэ гэдгийг хэлмээр байна. За дараагийн асуудал бол энэ хамтарсан зөвлөлийн хурлснаас ямар нэгэн үн тарифыг нэмэхгүй мөн одоо хязгаарлалтаа зогсоо гэдэг удаа дараалангийн шаардлагыг тавьсаар байтал аж ахуй нэгжүүд байгууллагууд үл тоон бас одоо хязгаарлалтаа хийсэн энэ тэнд одоо шатхууны станцууд эвдэрсэн ямар нэгэн шалтгаан хэлж за мөн одоо тээвэрлэл борлуулалтад бензин шатхуунаа нөөцлөл тээвэрлэлтийн ажил дээр гацаа үүссэн шөнийн цагаар татаж байгаа гэдэг ийм тайлбаруудыг хийж хомсдол үүсгэж иргэдийг төөрөгдүүлсэн бохирдуулсан энэ үйлдэл нь бол бас хэрэглэгчийн тухай хуулиар зөрчлийн тухай хуулиар асуудал одоо бас хэрэг үүсгэж бид холбогдох бүх одоо аж ахуй нэгж байгууллагууд дээр зөрчлийн хэргийг бол үүсгэсэн байгаа гэдгийг одоо албан ёсоор хэлмээр байна. Зөрчлийн тухай хууль өнгөрсөн оны 7 сарын 1-ээс хойш хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бид зөрчлийн хууль түүнийг мөрдөх хэн шийдвэрлэх тухай хуультайгаа нийцүүлэн одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулж явуулах за мөн одоо прокуроос хяналтанд ороо энэ үйл ажиллагаа явагддаг болсон гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэм учраас бид дээрх дураараа авирсан Монгол Улсын засгийн газар шийдвэр гараагүй хамтарсан зөвлөлийн шийдвэр санал засгийн газарт очоогүй байхад
ийм одоо үйл гаргаж байгаа аж ахуй нэгж байгууллагуудыг болвол торгох шийдэх хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах ажлыг үргэлжлүүлэн одоо явуулах болно. Мөн одоо энэ арга хэмжээг явуулж байгаа хууль бус одоо энэ үйлдэлээ харин аж ахуй нэгж байгууллагууд одоо таслан зогсоохыг бас одоо дахин одоо бид шаардж байна өнөөдөр. Бид удаа дараалан шаардж байгаа энэ шаардлагыг бол бензиний нөөц 41 хоногийн нөөцтэй гэж хэлсэн мөртлөө за энэ тоог бол бид нар ашигт малтмал газрын тосны хэрэглэх газараас албан ёсоор бензиний нефтийн продукт компаниудаас судалгааг авч гаргадаг тоо. Тэр тоон дээр үндэслэж бид асуудалд хандж байгаа. Тэр тоо үнэн бол ямар нэгэн хомсдол үүсгэх эрх бол тэр аж ахуй нэгж байгууллагуудад байхгүй. За дээр нэг асуудал байгаа. Энэ хомсдол үүсгэж байгаа асуудал дээр одоо бензин шатхуун Орос нефтийн одоо бензин шатхуун колонкийн асуудлуудыг оруулаад ирчихвэл өнөөдөр бүх зүйл одоо сайхан болох мэтээр хэвлэл мэдээлэлээр бас явж байгаа. Иргэд олон төмж гэсэн энэ чиглэлийн саналыг хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр бид бас хуулийн одоо тайлбарыг би бас хэлье гэж бодож байна. Тэгэхээр Монгол улсын энэ газрын тосны хуулийн дээр нэг залт байна. За энийг бас манай иргэд хэрэглэгчид хорогдох байгууллагууд мэдчих ёстой гэдгийг бас хэлэх зүйтэй. Бид төөрөлдөж одоо болохгүй. Энэ хуулийн 7-гийн 2 дээр Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд гадаадын засаг өөр хөрөнгө оруулалтгүй болон өөрийн харьяалал хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно гэсэн ийм залттай. Тийм учраас өнөөдрийн бас манай иргэд хөдөлмөрчид хэрвээ энэ ороод ирчихвэл бүх юм болчих юм байна гэдэг ийм одоо бас бодол санал гаргаж байгаа нь бол үгсгийн аргагүй. Гэхдээ хууль ийм байгаа учраас ямар нэгэн орж ирэх нөхцөл өнөөдрийн түвшинд байхгүй юм байна. Тийм учраас ер нь одоо энэ газрын тосны бүтээгдэхүүний хуулинд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах энэ нефт импортлогч аж ахуй нэгж байгууллагад хүлээлгэх өөрийн хариуцлагыг нэлээд өндөр түвшинд тавих мөн энэ хүлээсэн үүргээс одоо үүргээ зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах уу гэдгийг хүртэл хуульчилж өгөх шаардлага байна гэдгийг энэ одоо хуулийн дээр нэг судлахж үзэхэд бол одоо харагдаж байна. Тийм учраас манай байгууллагын зүгээс энэ хуулийн цаашид одоо нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр өөрсдийн байгууллагын саналаа гаргаж холбогдох одоо эрхлэх байгууллагад бид хандна гэдгийг бас энэ ташаанд бас мэдгдээ. За эцэст нь хэлэхэд үний зөвлөл бол ажиллаж байна. 9-ний өдөр хуралцсанаас хойш үний зөвлөл төрийн болон хувийн хвшлийн байгууллагуудад үүрэг чиглэлөгч тус бүр ажлын эсгүүд байгууллагадан ажиллаж байгаа. Тэр ажлын эсгүүд дүн мэдээгээ үний зөвлөлийн дарга танилцуулж бид ажлыг зохион байгуулалт явуулж байна. Мөн одоо хамтарсан үний зөвлөөс Монгол Улсын засгийн газраас өнөөдөр ажлын хэсэг тусгайлсан ажлын хэсэг бас байгуулагдсан. Тэр ажлын хэсэг одоо ойрын одоо 2-3 өдөр ажиллаж дөнгөө одоо засгийн газарт одоо танилцуулгаар ажиллаж байгаа гэдгийг одоо хэлмээр байна. Тэр ажлын хэсгийг зам тээвэр яамны дэд сайд цогтгөрөл хамтарсан зөвлөлийн гишүүн одоо цогтгөрөд дарга бол ахлаад бүрэлдэхүүнд нь төр хувийн хвшил мэргэжлийн одоо байгууллагад орсон 3 ажлын хэсэгтэй ажлын хэсэг бол ажиллаж эхэлсэн гэдгийг бол хэлэх байна. Ингэж одоо хамтарсан зөвлөл болон Монгол Улсын засгийн газрын холбогдох байгууллагад энд анхаарлаа хандуулан ажиллаж байхад аж ахуй нэгж байгууллагууд ямар нэгэн байхгүй. Тийм учраас бид энэ дураараа авирлаж иргэдэд төрөлдүүлсэн, бохомдол үүсгэсэн, үнээр нэмсэн бүх аж ахуй нэгж байгууллагууд дээр зохион ёсны хуулийн хүрээндх арга хэмжээг бид одоо авч ажиллана гэдгийг одоо хэлмээр байна. За ингээд одоо миний товч ярих зүйл юм байна. Ингээд та бүгдээ сонирхсан асуултанд хариулъя. Үүрэг байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ яг танаа өнөөдрийн бүр 1650 болсон шүү дээ. Ахсан мандат дээр хариуцлага тооцсон нэг зүйл юу байна шүү дээ. Энэ үү ямар байх вэ? За энэ дээр би хэлье. Одоо өнөөдрийн байдлаар Петроус компани 98 одоо
98 одоо шатхуун дээр 2030, 95 дээр 1970, за 92 нь бол 1630 хэвээрээ байна. За наана 92-аа болохоор 1730, дизелийн түвш нь 1720. За энэ аж ахуй нэгж байгууллагууд бол 92 болон дизелийн түвшийг аль болохоор одоо нэмэхгүй байдлыг баримтлаад бусад одоо шатхуунууд дээр бол үн нэмсэн ийм одоо байдал байгаа. Энэ бол одоо тэдний одоо залжин гэдэг юм уу ийм одоо аргаар асууж байна. Бид бол аливаа одоо 92-оор 95-аар нэмсэн гэхгүй нэгэнд бүх хэрэглэгч бол энэ одоо үн нэмэгдсэн одоо бензин шатхууныг худалд авч байгаа учраас үнийн зөвлөл ямар нэгэн шийдвэр гараагүй байхад аль ч одоо үн тарифыг бол нэмэх ёсгүй гэдэг ийм зарчмын шаардлагыг бол тавьж ажиллаж байгаа. Дээр нь бид орон нутгийн 21 аймагаас бол мэдээллийг авсан. Энэ мэдээллийг аваад үзэхэд энд нэг ийм тоо гарч байгаа. 16 аймагт нь одоо автомобилийн дээшлийн түлшний үн нэмэгдэж хязгаарлалт тогтоосон үйлдэл байна. За харин Завхан, Сүхбаатар, Дорнот, Овс орон үн нэмэгдээгүй ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй байна гэсэн мэдээ бол манай орон нутаг дахь орон тооны болсон улсын байцаагч нар бол ийм мэдээг шалгаад бидэнд одоо ирүүлсэн байгаа. Орон газрын 3 дээр үйлчлэлийн хэмжээний хариуцлага зөвхөн нэг компани дээр ингэж авдаг юм. Үндтэн хариуцлага төлөвлөсөн. За ер нь бол бид хариуцлага тооцоолол удаа дараалан одоо зөрчил гаргаж энэ одоо асуудлыг үүсгэж байгаа магнат трейдийн хувьд бол бид нар эрхийг түтгэл асуудлыг тавьж байгаа. Цаашид өнөөдрийн ингээд энэ үйлдэлүүдэд таслан зогсоохгүй тэгээ иргэдэж хэрэгдэл төөрөгдөл үүсгэсэн ийм байдлаа удаа дараалан гаргаад байвал бид бол бас зохисны арга хэмжээг авнаа. Өнөөдрийн одоо нефт цуслах эрхийг бол уул уурхай хүнд үйлдвэрийн яам шийднэ. Тэд бас ажлын хэсэг нь гараад ашигт малтмал хэрэг газрын тосны газар нь бас ажиллаж байгаа гэж ингэж би ойлгож байна. Манай зүгээс бол тавьж ярьсан шаардлагын дагуу 2 удаа давтан одоо үйлдэл хийж байгаа магнат трейд компанийн хувьд бол манайх одоо эрхийнхээ дагуу санал одоо гаргаж хөргүүлж байна гэх. Шатхууны нэмэгдсэн газраас одоо ингээд шатхууны нэмэгдсэн талаар ярьж байгаа. Гэтэл шатхууны нэмэгдсэнтэй холбоотойгоор үргээр ихний бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа энэ асуудлыг өнөөдөр танаа байгууллага ямар ч зохицуултыг хийж чадахгүй байна гэдэг асуулт нэгээр хоёрдугаар шатхууны нэмэгдээд ингээд эдийн 14 хоног болцоод байхад тус байгууллага өнөөдөр зөвхөн албан бичиг хөрвүүлээ шаардлага хөрвүүлээд байхаас цаашгүй болцоод байгаа юм биш үү гэдэг хадгалыг би болоод байна л да. Эндээрээ тайлбарлая. Яг өнгөрсөн өдрүүд шалгалт хийхэд нийслэлд байдаг хичнээн шатхуун зүгээр станцууд онцлог үсэг За тэгэхээр бид нар бол зүгээр суугаагүй хууль тогтоомжоор хүлээсэн одоо эрх үүргийнхээ хүрээнд хян шалгалтын ажлуудаа хийгээ явж байгаа. Бидний хийх ажил бол тэр байгаа. За дээр нь хараад манай одоо ажлын одоо хэсгийг тухайн одоо нефтийн компаниудын нөөцийг шалгахаар очиход бол оруулахгүй байх ийм одоо зөрчил гарсан. Бид холбогдох байгууллагуудад тавиад мөн цагдаагийн байгууллагад хүсэл тавиад бид дахин одоо энэ шалгалтын ажлыг хийхээр одоо ажиллаж байна. Ягаад гэхээр төрийн хян шалгалтын байгууллага зарим одоо хувийн аж ахуй нэгж байгууллагын өмнө одоо сөхрөх тийм хандлага бол харагдаж штэ. Ер нь бүх нефтийн компаниуд төр очсон нефтийнхаа нөөцийн асуудлыг бол үзүүлээгүй манай самбар унтарсан одоогоор бид нар үзүүлэх боломжгүй гэсэн ийм тайлбар хийж байгаа. Тэгэхээр бол бид нар энэ хууль тогтоомжинд маш сайн өөрчлөлт хийхгүйгээр мөн хоёрдугаар өрсөлдөөний байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэхгүйгээр энэ асуудлууд хязгаарч тасан зогсохдохгүй. Өнөөдөр бол бид том дуурайд тэгнэ эсвэл ингэхгүй бол одоо бүгдийнхээ эрхийг зуцлана гэд хэлэх шиг амархан байхгүй. Тэр бол бидний асуудлаар шийдэгдэхгүй. Гэхдээ бид нар хууль тогтоомжийн дагуу бас хүн хэлээрээ мал хэлээрээ гэдэг үг байдаг. Бид энэ дагуу зөвлөсөн арга зүйн зөвлөгөө өгсөн, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн. Ийм зарчмуудаа бариад бид ажиллаж байгаа. Бид бас манай байгууллагын нэг үүрэг бол өрсөлдөөний хуулийн дагуу бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудад учирч байгаа саад бэрхшээл зах зээлд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх талаар ажиллах бас чиг үүрэг. Энийхээ дагуу бас холбогдох саналуудаа гаргаж бид бас ажиллаж байгаа гэдгийг одоо хэлмээр. За би сая хуулийн заалтыг бол хэлчихлээ. Бид нэр өмнөх жилийн борлуулалтын орлогын 6% тэмцэх хэмжээний торгуулийг хэрүү гартил мөн байна гэж тогтоогдвол тэрнээс одоо шууд гартил мөн байна гэд бид чэйжээр дуурах шиг амархан юм бол байхгүй.
Энийг бол мөн нүү биш үү гэдгийг бол ажлын хэсэг гараад одоо шалгаж байна. Холбогдох материалууд бидэнд өгөгдөхгүй байна. Бусад төрийн байгууллагуудаас мэдээлэл авч нэгдэх хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд дээр бодитоор нь тэр одоо хомсдолт нь шатхууныхын нөгөө агуулгад нь байгаа эсхийг үзээгүй ижиж бид одоо юу гэдгийг нөөцтэй байна гэж хэлэх буюу хомсдол үүсгэн гэж хэлж хатуу хэлж явж чадахгүй. Тийм учраас бид одоо тэгж шийднэ гэдгийг хамаагүй хэлэхгүй байна. Тийм учраас бид шалгалт үргэлжилж байна. Ер нь бид нэр зөрчлийн хэрэг нээсэн ажиллаж байна. Бид хуулийн дагуу зөрчлийн хэргийнхаа дагуу явахгүй бол одоо шинэ хуулиар бол маш хэцүү болсон шүү дээ. Энийг та бүхэн мэдж байна. Шалгалтын явцад яг хичнээн Энийг яг шатхууны үний нэмэгдсэнтэй холбоотойгоор одоо дараа нь гарч байгаа энэ асуудал дээр ямар зохицуултыг хийж бензин шатхууны суур үн одоо та бүхэн мэдж байгаа гэрэл цахилгааны үн тариф нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон бусад ажил үйлчилгээнд дээр бол үн нэмэгдчихдэг. Тэгэхээр бол өнөөдрийн төвшөнд бол суур үнэнд бол ямар нэгэн өөрчлөлт бол улсын хэмжээнд ороогүй байгаа. За шатхууны үнийн хувьд бол албан ёсоор үн нэмэгдээгүй байгаа. Албан бусаар хууль бусаар бензин шатхууны импортлогч нэмэгдсэн байгаа болохоос биш нэмэгдээгүй гэдгийг бол хариуцлагатай хэлмээр байна. Тэрийг бол нэмэгдээгүй гэж хэлэхээ биш хууль бусаар нэмэгдсэн байгаа гэдгээр та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгээд бид иргэд буюу бизнес эргэлж байгаа бусад аж ахуйн нэгж байгууллагуудад өөрөө зөвлөж хэлэхэд бол бензин шатхууны үнийг албан ёсоор нэмээгүй суур үн нэмэгдээгүй байгаа үед та бүхэн одоо өөрийнхөө бараа ажил үйлчилгээн дээр үн тариф одоо нэмэхгүй байхыг одоо зөвлөх ийм л одоо их саналыг одоо хэлж уриалахаас өөр арга байхгүй. Тэрнээс одоо зах зээлийн үнийн тийм байх ёстой. Энэ одоо бараагаа ингэж зарах ёстой тийм үнээр гэдэг асуудлыг зохицуултыг манай газар хийдэг байгууллага бас биш ээ. Манай хөрсөлдөөний хуулийн хүрээнд тэр одоо картид хийж гэнэ үү? Эсвэл хязгаарлалт хийж гэнэ үү? Гэх мэт одоо хуулийн заалтын хүрээнд л бид үн тарифт оролцож хямдаг. Зохиолоор хамсалт үүсгэхийг хэлж мэдхгүй гэж байна. Уулуур хаанаас ч манад 38 оны нөөцтэй гэж гаргаж шүү дээ. Бодлогос мэдээлэл гэсэн юм. Тэгэхээр бол 38 41 хоногийн бүр 9 сарын 1-ний байдлаар 41 хоногийн нөөцтэй улсын нөөцтэй байна гэдэг мэдээг манад өгсөн. Тийм учраас бид нэр зохиомжтой хомсдол үүсгэх нөхцөл бүрдээгүй байна гэж ойлгож аж ахуйн нэгж байгууллагуудыг зохиомжтой хомсдол үүсгэж байна гэж ингэж одоо зөрчлийн хэрэг үүсгэхэд шалгаж байна. Ингээд нэмсэн контрактын тоог зарлаа гэхээр 92 зархгүй байгаа контракт. Тэрэн дээр тоо яаж гарсан тэрийг. За ерөөхдөө сая бас ярьсан да. За ингээд ярьсан. За 92 бол бизнес төлөвийг бол гэж үзэж байгаа тийм үү. Тэгээд яг одоо нийтлэг хэрэглээг бол өнөөдрийг бол хөдлөөгүй дундаж юм бол хээр байна. За харин зарим аж ахуйн нэгжүүд ер нь бол үндсэндээ бүгд 92-ийн 82, за 95, 98 ах бензинуудын үнийг бол 50-100 орчим төгрөгөөр нэмсэн байна. За энийг бол сая бол бас одоо үнийн зөвлөлийн шийдвэр эзлэн дах хүртэл нэмэгдэх ёсгүй байсан юм аа. Та хамгийн сүүлд хэзээ шатхуу авсан бэ? За тэр зөрчлийн хэрэг нэгдээд шалгагдж байгаа тохиолдолд бас зөрчлийн хэрэг заагдсан материалуудыг нэг хүртэл яаж бас боломжгүй байдаг учраас ерөөхдөө одоо зөрчлийн хэрэг үүсгэхэд явж байгаа зөрчлийн хэрэг аль бол хурдан хугацаанд хийгээд үр дүнг нь гаргаад асуудал тохиолдолд одоо та мэдэгдэнэ гэдэг бас сая татаж бол чилмээр. Энэ хоёр яг хичнээн контракт зарахгүй байгаа вэ гэж асууж байна. Нийслэлийн хэмжээнд. Бас үнэ нэмсэн хичнээн контракт байгаа юм бэ гэдэг асууж байна. Яг ийм бодлогоос очоод байсан юм аа. Та юу яачих? Нарийн мэдээллүүдээ биднээс авчихсан. Одоо жишээлбэл МТ колон 31 салбартай. За Улаанбаатартай хэмжээнд Петролиум 26 салбартай. Энэ 26 салбараас өдрийг одоо үзлэг шалгалт хийх яг одоо энэ төвийн дүүргүүдийг бид нар одоо үүнд жишээ олгож ярьж байсан Петролиумын одоо салбаруудыг тухайн жишээлбэл нээгээд өмнө нь одоо ажиллаж байсан салбаруудыг дөрвүүлээд хаагаад одоо энэ муур улам болж байгаа зүйл бас байна. Өдрийн цагаар хянах шалгалттай үед бол 92 өгөөд оройн цагаар одоо ингээ хаачаад байна. Амин бүр одоо ингээд засвартаа энэ төргээд хаяг тавьчихсан тийм ажиллахгүй байна. Ингээд муур болгон болж байгаа зүйл байна. Энийг бол яг эцсийн байдлаар нарийн хуулийн
гаргацсан байна. Та бүхэн одоо яг тэдгээр аль компанид райдер шатны төгсөлтөд одоо тэгсэн байх юм ямар Та хүмүүс хэдэн үгээр шатсан бэ? би бол 1600 учраас Хизээ. өчигдөр Шатны үн нэмэгдсэнтэй холбоотойгоор дараа жаа хэмжээ болоод тэгэхээр та нар зөвшөөрөхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр хин зохицуултыг хийх хэрэгтэй. Яг яах вэ? Та дараа бол сая үргэлжлэн бараа бүтээгдэхүүн үн нэмэгдээгүй гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл өчигдөр уушгаас гэхэд таксины үн нэмэгдсэн гэх мэтчлэнээр маш олон зүйлүүд нэмэгдчихэд байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн би нэмэгдээгүй гэж хэлээгүй заяа. Ер нь бол одоо нэмэхгүй байхыг одоо зөвлөхөөс биш. Энийг дагаад таксины үн нэмэгдэж байгаа бид нар энэ бүгдийг яриад сурчлаад авах одоо шаардлага байхгүй зүйлс. Ер нь бол зарим одоо аж ахуйн нэгж байгууллагууд үн тарифтай бензин шатхууны энэ сургаар үн нэмэх ийм хандлагууд бол гарч байгаа. Энэ бүгдийг бол манай байгууллагын зүгээс бүрэн хянаад авах ямар ч одоо болцоо байхгүй. Та бүх шатхууны хэмжээнд дүн гаргах гэдэг асуудлыг тавиад багш. Бид нар хагас сайн бүтцээнгүй энд манай улсын байцаагч ажиллаж байна. Тэгээд яваад ингээ газар дээр нь үсгээр өнөөдөр энд өгчээдэг, маргааш нь тэнд зогсож яадаг ийм асуудал. Өнөө өглөө би 7-д гараад явхад яваад энэ метро юу үзэхэд Петровск компани саяны би хэлж байгаа дүн байхгүй. Би нэг өглөө үзсэн дүн. Сод Монгол гэхэд картаар өгч байна. Ингээ одоо картаар өгөөд бас бусад мөнгөөр өгөхгүй ийм хэлбэр нь бас хязгаарлалт тогтоогод байна шүү дээ. Үнэхээр одоо бодтой нөөцийн асуудал бол хинч одоо хийж чадахгүй байна. Өнөөдөр ажиллаж байгаа энэ ажлын хэсэг бол улсын хэмжээний нөөц нь 41 хоногоор байна уу? Эсвэл юу болсон байна гэдгийг тодорхой бодох байх. Ягаад гэвэл бид нэр тодорхой мэдээлэлээр үндэслэж ярьж байгаа. Тийм учраас 41 хоногийн нөөцтэй байхад ямар нэгэн хязгаарлалт хийх асуудал бол байхгүй. Тэр үднээсээ бид шалгалтаа хийгээд хомсол үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ хариуцлага тооцоогоор ажиллаж байна. Зарим одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдж байгаа. Одоо юу гэдэг Монгол Улсын ерөнхий сайд нь одоо зах зээлийн зарчимдаа шилжих ёстой гэдэгтэй холбогдуулаад үн тариф нэмэгдлээ. Монгол Улсын ерөнхий сайд яриа өгсөн та бүхэн бүгд мэдж байгаа. Өнөөдөр энэ олон жил аж ахуйн нэгж байгууллагууд, нийт тэмдэглэгч аж ахуйн нэгж байгууллагууд байнга одоо үнэ нэмэх асуудлыг бид сая дурдаад хэллээ. Бид цаашид ер нь өнөөдрийн тохиолдолд бол үнийг бол нэмж болохгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үн нэмэгдэнэ. Цалин цав нэмэгдээгүй байх ийм асуудал байхгүй. Үнийг бол нийтийн шатхууны үнийг бол зохицуулалттайгаар шийднэ. Энэ ч үднээс засгийн газар тодорхой шийдвэр гаргана. Тэр шийдвэр гараагүй байхад ерөнхий сайдын цаашид энэ бензин шатхууны асуудлыг чөлөөтэй байдалд шилжүүлэх саналыг өнөөдөр үн нэмэх хэрэгсэл болгож ашиглаж байгаа нь бол хариуцлагагүй үйлдэл. Монгол Улсын засгийн газар татварыг ийм болголоо, эсвэл үнийг ийм болохоос өөр аргагүй гэж эцсийн шийдвэр гараагүй. Тийм учраас бол бид нар ийм хариуцлагагүй одоо үйл хийж байгаа нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй бол хариуцлага тооцож ажиллана. Тэгээ хариуцлага тооцох ажилд бол цаг хугацаа байдаг гэдгийг манай хэвлэл мэдээллийн байгууллага та бүхэн ойлгох хэрэгтэй. Та бүхэн бас боддоор бас хэвлэл мэдээллийн энэ байдлыг ойлгож бидэнтэй хамтарч ажиллаж байгаад бол маш их одоо талархж байгаа. Энэ бол хэрэглэгчдийн эрх ашигын төлөө бодит мэдээллийг хүргэх та бидний хувьд би гэдэг одоо хэлмээр. За болцсон уу? За ингээд бас баярлалаа.